Авто тээврийн үндэсний төвийн зохион байгуулалтын бүтэц захиргааны албан тушаалын жагсаалтыг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 52 дугаар тогтоолоор шинжилэн баталсан. Тус үндэсний төв нь нийт 819 ажилтан албан хаагчтай бөгөөд өөрийн үндсэн жишг үүргийг нийслэл болон орон нутгийн 29 салбар нэгжээр дамжуулан Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Дэлхийд дахинд шинэ төрлийн коронавируст халдвар дэлгэрч эдийн засгийн хувьд хүндхэн жил болон өнгөрч байгаа ч 2020 он манай хамт олонны хувьд амжилт бүтээл ариун авто тээврийн салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ой тохиолсон жил байлаа. Авто тээврийн үндэсний төв 2020 оныг хариуцлагатай аюулгүй тээврийн жил болгон зарлаж 9 зорилт дэвшүүлэн энэ хүрээнд 124 арга хэмжээг төлөвлөн биелэлтийг ханган ажиллалаа. Авто тээврийн үндэсний төв нь 2020 онд 27.9 тэрбум төгрөгийн орлогын төлөвлөгөөтэй ажиллахаар төлөвлөж хүлээгдэж буй гүйцэтгэлээр 22.1 тэрбум буюу 79.2% биелэлттэй 900 сая төгрөгийн ашигтай ажиллахаар байна. Мөн хөрөнгө оруулалт, худалдан авалтын чиглэлээр 4.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 16 нэр төрлийн 14 багц тендерийг зохион байгуулж 116.3 сая төгрөгийн хэмнэлттэй ажилласан бөгөөд мэдээллийн ил тод байдлыг ханган 3026 нэр төрлийн мэдээллийг шилэн даасанд байршуулж ажилласан. COVID-19 сар дахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр гамшигаас хамгаалах орон тооны бус штаб болон мэрэгжлийн ангийг шинжилэн байгуулж, үйлдвэрийн газрын гамшигаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийн бүтцийн нэгжүүдийг удирдлага зохион байгуулалтаар ханган энэ тэргүүнд хааб зарчмыг баримтлан ажиллаж, сар дахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийт 359.3 сая төгрөг зарцуулаад байна. Улсын хэмжээнд гамшигаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгц шилжүүлсэн хугацаанд зорчигч тээврийн үйлчлэгийг зохион байгуулах төр журмын дагуу иргэдийг шуурхай нэгдсэн зохион байгуулалтаар хангаж, бөөгнөрөд үүсгэхгүй хадвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, хот хоорондын зорчигч тээврийн аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд 1434 тээврийн хэрэгслэр 49985 зорчигч, орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд 845 тээврийн хэрэгслэр 10910 зорчигч, мөн 21 аймгийн чиглэлд 91 тээврийн хэрэгслэр 3439 оюутан тээвэрлэлээ. Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчлэгийг 67 аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулан 60 чиглэлд 897 тээврийн хэрэгсэл, 1863 мэрэгсэн жолоочтойгоор гүйцэтгүүлж нийт 1,459,965 зорчигч. Улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлтийг 3 улсын 13 чиглэлд 17 аж ахуй нэгж байгууллагын 121 тээврийн хэрэгсэл, 135 мэрэгсэн жолоочтойгоор гүйцэтгэж 15.3 мянган зорчигч тээвэрлсэн байна. Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг 10 чиглэлд 427 аж ахуй нэгж байгууллагын 19,227 хүнд даасан автомашин, 19,864 мэрэгсэн жолоочтойгоор гүйцэтгүүлж 26 сая тонн нүүрс, 1,414 мянган тонн төмрийн хөтөр, газрын тос, зэсийн баяжмлыг тээвэрлэн цар тахалтай нүүр тулсан хүндхэн үед улс орны эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулан ажиллалаа. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн чиглэлээр 2020 онд авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журмыг шинжилэн батлуулсан бөгөөд 85,053 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэж 283,850 тээврийн хэрэгслийн шилжид хөдөлгөөн хийсэн. Техникийн хяналтын чиглэлээр стандартчлал хэмжил зүйн газраар авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх MNS 5011 2020 стандартыг батлуулсан бөгөөд Монгол улсын хэмжээнд 577,738 тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулад байна. Хөдөлгөөний удирдлагын чиглэлээр улс хот хоорондын нийтийн зорчигч тээврийн 84,164 удаагийн тээвэрлэлтийг 24 цагаар хянаж ажилласан бөгөөд авто тээврийн улсын байцаагч нарын хяналт шалгалтын үр дүнд 88,766 тээврийн хэрэгслийг шалгаж 8,240 зөрчил илрүүлэн зөрчлийг арилгуулж ажилласны үр дүнд хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн зорчигчдоос Эрдэнэт хүний амнаас эрсдээгүй 2020 оныг аюулгүй тээврийн жил болгон зарлсантай нягт уялдаж байна. Авто тээврийн нэгдсэн лавлах 1912-34 тусгай дугаарын үйлчилгээ нь иргэд зорчигчдод авто тээврийн салбарын мэдээллийг үнэн зөв, түргэн шуурхай, мэрэгжлийн төвшөнд хүрэхээр 2016 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд өдөрт дунджаар 2,000 дуудлагад хариулан нийт 499,690 дуудлагыг хүлээн авч ажилласан байна. Програм хангамжийн чиглэлээр төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хэрэглэгчдэд үйлчлэгийг ил тод нээлттэй түргэн шуурхай хүргэх, үйл ажиллагааг захимжуулах ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны систем, дотоодын ачаа тээврийн захиалга бүртгэлийн систем, ухаалаг гар утсан суурилсан автобокс аппликейшн, цахим төлбөр тооцооны систем, QPay болон бусад дэд системүүдийг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэн тасралтгүй хөгжүүлэлт хийн ажиллаж байна. Мөн зам тээврийн салбарт цахим шилжилт хийх ажлын хүрээнд авто тээврийн салбарын 6 нэр төрлийн үйлчлэгийг E-Mongolia портод нэгтгэн
тус үйлчилгээнүүдийг төрийн мэдээлэл солилцооны хурал системээр дамжуулан төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна. Мөн олон улсын тохирлын үнэлгээний зарчим хэм хэмжээнд нийцүүлэн тохирлын үнэлгээ хийж шаардлага хангасан 12 аж ахуй нэгж 359 хэмжих хэрэгсэл шалгалт тохируулах хийлээ. Авто үйлчилгээний чиглэлээр мэдээллийн нэгдсэн сан автобокс CGM-ийн цахим хуудсанд ангилал тогтоолгосон 481 авто үйлчилгээний байгууллага бүртгэгдсэн бөгөөд одоогоор 14928 тээврийн хэрэгсэлд 18023 засвар үйлчилгээний түүх үүсгэн цахимаар харах боломжтой болсон юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 611-р тогтоолоор авто тээврийн үндэсний төвийн 2021 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт зорилтод төвшинг батлан дээрх зорилтыг биелүүлж амжилттай ажиллахын сацуу 2021 онд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан цар тахлыг альвуулах хохирол багтаа даван туулах зорилгоор үйлдвэрийн газрын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг нягт боловсруулах, орлогын төлөвлөгөөний биелэлтэнд онцгой анхаарч ажиллах, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд анхаарч ажиллах, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль, дүрм журам стандартыг шинээр боловсруулах, шинжилэн сайжруулах, сахилах хариуцлагыг дээшлүүлэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэж ажиллах, тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулж, иргэдийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг хууль журмын хүрээнд дуудлах худалдаагаар худалдан борлуулах үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах болон бусад томоохон ажлуудыг үйлдвэрийн газрын 2021 оны төлөвлөгөөнд тусгахаар зорилт тавин ажиллаж байна. Алтан шар зам тань үлзийтэй байх болтугай.